энэ чинь юу камер одоо яцна одоо гайхамшиг. Зя сайн бацхан уу манайхаа гэдэг шүү. Юу байхгүй гэдэг. Бензин байхгүй гэдэг. Битүү төгжрэл таг. Одоо эдгээр ингээд хаанаасаа бензин гарч иж ингэж бүр таг төгжрээд. Энд одоо би 20 минут зогслоо. Амар юм. Зя тэгэд Орос ах нар маань бензин өгөхгүй гээл гүрийгээд ах шиг байна. Тэгээ аргагүй дээ. Тэгээд одоо дайн самуун болоод нефтийн үйлдвэрүүдэд бөмбөгдүүлсэн өөрсдөө энтхийг Пакистанаас шатгууныхаа бас тодорхой хувийг авч байгаа. Гаднаас өөрсдөө юм аваад шүү дээ. Бид нар ч гэсэн одоо хоол ундгүй болчиход гаднаас юм авч байгаа. Тэгээ тэрийг айлд өгөхгүй шүү дээ. Зарахгүй шүү дээ. Өөрсдөө хоолгүй болцсон гаднаас одоо мах худалдаж авч иж тэрийг хүмүүс зарна гэж байхгүй л дээ. Энэ бол аюу тийм ойлгомжтой асуудал. За ер нь бензиныг 6000-аас литрийн 6000-аас дээш болох тийм сураг байна. Би уг нэг 5000 болоод нэг 5600 700 болол бензин зогсглоо гэсэн чинь ер нь 6000-аас дээш үнэлэгдэх юм байна шүү. Бензин бол тэгээд ганцхан Монголд биш ээ. Энд тэндгөө л бензиний үн нэмэгдэж явах шиг байна. Европ ч гэсэн бензиний үн нэмэгдэж явах шиг байна. Ер нь ямар ч юм хэмжээтэй штэ. Одоо нефт чи ямар дуустдаггүй юм биш. Газрын тус дуусна. Эзэн нэгэн цагт дэлхий өөрөө бензиний асуудалгүй болно. Одоо нүүрс төлж байгаад нүүрс сэргийлэхэ болж ш дэлхий тэр чигээрээ нүүрс ямар ч үн цэнэгүй болж байна. Нүүрс сэргийлэхэ болж байна. Тэрийн шиг одоо ус төрөгчийн машин ч юм уу дараагийн шатхуун гарч ирэх байх л та. Одоо цахилгаан машинаар бол хичнээн километр явах уу те. Холын тээвэр мэвэр бол цахилгаанаар явна гэж байхгүй. Тэгэхээр тэр ус төрөгчийн төлшил ер нь нэлээд явцтай л явах байх гэж бодож байна. Тэгээ өөртөө нефттэй гэж ингээ гаднаас нефт гоогаад байдаг. Монголын төр үйлдвэр бариад байгаа. Би гайхаад байгаа. Энэ төр үйлдвэр барьдаг, энэ банк үйлдвэр барьдаг гэдэг чинь юу гэсэн ч үг юм. Монголд ерөөсөө бүх юм урууга харцсан учраас л ингээд бүх юм буруу яваад байна л да. Банкнууд нь уг нь бол зүгээр зээл өгөөд иргэддээ үйлчлээд тэрнийхээ хүүгээр шимтгэлээр банк оршин тогтнох хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд банкнууд нь объект худалдаж аваад банкуд нь барилга үйлдвэр бариад тахлаар ч энэ салбарын энэ бизнесмэнүүд яах юм бэ? Банкнд юу л вэ? Мөнгө байгаа шүү дээ. Тэгээ мөнгөтэй газрууд нь юм ингээд үйлдвэр үйлчилгээ бүх юмудаа худалдаж аваад хахаар эн чинь бүр сүлдө худалдаа өгчил чинь бүр галзуураад Эрдэнэт үйлдвэрийг хүртэл худалдаж авсан шүү дээ. Худалдаа өгчлийн банк чинь Эрдэнэтийг худалдаад авсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ амар юм болол байгаа юм л та. Дээр нь төр өөрөө үйлдвэр барина гэж солиороод байгаа юм. Би бас гайхаад байна. Төр үйлдвэр барина ч гэж юу байдгийг. Энд чинь одоо Макт ч юм уу, Монпулмот ч юм уу тэр Петровст нь ингээд хувийн хвшилт нь эрхийг нөхцөн бол айл эрт бид нар нийтийн үйлдвэртэй зэр чанарын тухай яриад явах вэ? Мэдээж монголчууд юм чинь чанаргүй л юм хийн. Тэр бол тодорхой. Гэхдээ чанаргүй намаагүй муу ч гэсэн хэдүүлээ бензиний үйлдвэрлээд дотоодынхаа ядаж нэг 20-30% хангаж исэн бол бас ингэж талтгаа алдахгүй л дээ. Тэгээ энэ юу ч биш. Одоо ингээд зарим хүмүүсийг хараад байхад амар хуваа хичээсэн. Бензинтэй бензингүй яа дээ. Тэргээ солиороод одоо ялангуяа энэ жинзийн үеийн 20 эдэн настай залуучууд юу ч хөл шалдан банд нар байдаг л да. Мөнгөч байхгүй, үзэл бодолч байхгүй, тогтсон тэр итгэл үнэмшил байхгүй, би ч залуудаа тийм л байсан.
Тэ тархиндаа мэдсэн мэдлэг байхгүй, дуршлаг байхгүй гэл удаа том шаагаал машинаар яад би алхаа явдаг. За дунд нэг хөгшин кобронууд байна. Уулны жинхэнэ оркууд. Би ажилдаа алхаал явдаг, алхаал ирдэг, эрүүл мэндэд сайн болж л байна гэж хуцаад ах юм. Гэхдээ тэрний тэр хоосоо ядуу машингөө бид нар буруутай юм уу? Би алхаал явцдаг, эрүүл мэндэд сайн. Өөрөөсөө өөр юм бодохгүй байгаа байхгүй тийм тэнэг. Гэхдээ эн чин хүүхэд нь өвдвөл түргэн тусламж үзүүлж чадахгүй шүү дээ. Би та нарт бүр 3 жилийн өмнө хэлчихсэн. Бензингүй болох гээд байна. Оросын дайнаас уулж бензингүй болох гээд байна. Төр засаг саваа бэлдээч. Нэг жилийн одоо 1 сарын нөөцтэй 2 сарын нөөцтэй л гээ яваад ах юм. 1 жилийн нөөцтэй 2 жилийн нөөцтэй гэж яриач. Та нар хулгай хийгээд идээд улс орноо бүр юучгүй бүр өөртөө хагартал баяжаад их ядаж бензинээс хаваа ахиухан шиг барьчаач. 1 сарын нөөцтэй 2 сарын нөөцтэй л гэдэг их 1 жилийн нөөцтэй нэлээ хэдэн жилийн нөөцтэй гэж ярихын тулд та нар саваа ахиухан шиг том болгооч. Нефтээ одоо хямд байгаа дээр нь та нар юу яагаач. Нөөцлөөч. Энэ Оросд чинь дайн болоод байна гэдэг. Бид нар нэг хуваа ичээгээл эрүүл мэндэ боддог нэг амар цэцэн хар пизданаар зүгээр ингээд хилчээ. Хүн аллаа нэг пизда. Цагдаа нар яах вэ? 02-оос гараад шараад нийц рүү гүүх юм уу? Толгойд руу гүүх юм уу? Баян ошуу руу гүүх юм уу? Цагдаа нар гал гарлаа. Онцгойгийнхэн машинаа түрээд гүүх юм уу? Өөрөөсөө өөр юм боддгоо. Ээж чи ихнэр чи хүүхэд чи хүнд өвдлөө. Төргөн тусламж яах юм? Эмч 103-аас гараа гүүх юм уу? Тэгээд танаа тэр өвчтөө хүүхдээ чинь өвчтөө ихнэрийг чи үүрээд эмч гүүх юм уу? Нацилкэн дээр тавиа гүүх юм уу? Туслаа хажууд нь бариа гүүх юм уу? Юу ч яриад байгаа. Бензин ямар хэрэгтэй. Алхаа явчих энэ тэр гоцоод ах юм. Яах вэ? Махин пикс шуудалаад өхөр тэргээр түгээлт их Улаанбаатар хотод. Хөдөө орон нутаг аймагуд руу хүнсээ яах юм? Яаж зөөх юм? Талах чихэр компани талхаа шууданд хийгээд энэ хэдэн 100 мянган дэлгүүрлүүч одоо тараах юм. Яах юм? Тэгээ өөрөө гоё алхаал болцдог. Машин ямар хэрэгтэй, бензин ямар хэрэгтэй ингээд байдаг. Энэ асуудал яах юм бэ? Би уг нь бол нэлээд хамтал юм ярьдаг гэж өөрийгөө боддог доо. Хэний ч талд орохгүй, үнний ч талд орохгүй, худлын ч талд орохгүй, Монгол Ардын намын талд ч орохгүй, Ардс намын талд ч орохгүй, тэнгүүдийн талд ч орохгүй, цэцэрлэгсэн улгаачуудын ч талд орохгүй. За ер нь голын нь болоод нэлээд голтой юм ярьчил гэж би хичээдэг хүн шүү дээ. Амар хэцүү. Тэгэл хөрөс үхэн муулахаар илбэг дөрж хүн болчихно. Сая тэр амар сайхны асуудал тэр дагвар охинтойгоо яваад дагвар охин жирэмссэн гэдэг асуудал. Би бол итгэж байгаа. Хүн алуулах гэж мөнгө төлдөг ийм амар хүмүүс чинь хүний амьнаас хөнөөлөх гэж өөрийнх нь дургу хүргэсэн хүний амийг хөнөөлөх гэж мөнгө төлдөг хүмүүс нэг хүүхэн жирэмсдүүлэх үл зүгээр л. Зүгээр л ингийн асуудал шүү дээ. Тэ? Амар сайхны бэ дэлгэрмаа тэгсэн чинь илбэгээгүй юм болчдөг юм. Энэ сайхан зохион биз та нар. Тэгээ тэрэндээ амар итгэн та нар ер нь яамаар юм бэ та нарыг хажууд байдаг толгойг нь цоо зохих юмсан гэмээр жоохон нөх оруулж бодохгүй. Ичээс та мөнгөтэй хүн шүү дээ. Гэхдээ тэгээ яагаад зүгээр амар сайхны асуудал дээр ярил л та. Яагаад чимээгүй байгаад байгаа? Яагаад тэр шин төрсөн хүүхдийн ДНК-г нь үзүүлээд өөрийнхөө ДНК-г үзүүлээд эцэг нь энэ байна гэх. Тэр шин төрсөн хүүхдийнх нь эцэг нь хаана байгаа юм? Манай хүргийн энэ байна, ДНК нь энэ байна. Манай одоо ачийн ч юм уу зээгийн ДНК энэ байна гэж үзүүлэл болоо шүү дээ. Бихгүй ингээл 120 сайд худалдаж аваад за гүтгэлэг араас гэтэрлээ. Тийм хүний ухаан санаанд багтамгүй юм амар хийдэж штэ эднэр чинь. Ста туултал мөнгө өгөөл амын хаагаад дуурахгүй болтол мөнгө өгөөл халамж амлалтсан байхад хүүхнүүд бол амархан дөө. Ямар хүчинтсэн биш. Хайр сэтгэлээ холбоотой л гэж байгаа юм чи. Тэр хүн ингээд
шууд нүрээрээ харж байгаа улаан цагаан ийм аимшигтай юм ярьж болохгүй шүү дээ, тий. Хүн гүтгэлээ гэдэг хүн жоохон хамтаа хүтгэн шүү дээ, тий. Ямарваа нэгэн сэжүр, ямарваа нэгэн үнэн байгаа болол тэр яригдчих байгаа шүү дээ. Бүр ор үндэсгүй байхгүй юмыг яагаад ярьж байгаа? Бүр ор үндэсгүй, бүр тааг байхгүй юмыг зохиож ярих ямар хэрэг байна? Тэр чи эзэнтэй. Эзэн нь өөрөө баригдана гэдгээ мэднэ. Тийм үү? Тэгээ өөрийгөө одоо нотлохын тулд нотлох баримт тавина. Яагаад ингээд 120 сайт бүх хэвлэл мэдлэл олон дагагчтай инфлюенсерүүд бүгд яагаад амар сайхныг шажигнт өмөрөөд эхлэв? Энэ мөнгөний асуудал. Би бол амар сайхан тэгсэн гэдэгт бол итгэж байгаа. Гэхдээ надад бол хамаагүй. Тэр хувь хүний асуудал. Би хүний бүхс бөөрийн асуудлаар бол ярихгүй шүү дээ. Монгол улсын эрх ашигын эсрэг юм хийж байгаа хулгайчуудтай л ярина үхээс би яагаад амар сайхныг яриад байна гэвэл дөнгөж саяхан болсон халуухан мэдээ та нарыг жинхэнэ оймруулж тарих угаалтын одоо супер одоо тий троллуудын хаан гэдгээ амар сайхан баталсан учраас миний зэвүү хурж байна. Амар сайхан Монгол улсын эсрэг зөндөө юм хийж байгаа нүдэн дээр харагддаг шүү дээ. Хатын дарга бахта юу вэ? Хитэн газар ах トゥ хамаатан садандаа өгөө. Тэ тэр нь фэйсбүүкээр дүүрэн бичиг баримттайгаа газрынхаа хэмжээтэй зурагтайгаа баримттайгаа яваал. Тийм биз? Одоо ингэхээр би хүзүүгүй элбэг дөржийг би үзэн яддаг хүн. Та нар малнуудыг элбэг дөрж өгөөд алгадашж яхад би элбэг дөржийн эсрэг явж байгаад би баригдчихсэн хүн. 2008 оны сонгуулиар энэ ойгүй худалч хулгайч байна. Наа чи Америк руу алга болцсон юм аа. Ардсан хувьсгалын дараа 10 хэдэн жилийн дараа монголчуудын тархийг угаах гэж ийгэл гэж телевизтэй хамт наа чи тагнуул бэлтгэгдээд ирсэн. Элбэг дөрж бол худалч хулгайчаа гэж явж байгаад би Хөвсгөл аймагт баривчлагдчихсэн. Зөв та нарыг элбэг дөрчиг шудраг хулгайч байхгүй алга ташаад элбэг дөрчид гарын үсэг зурж байхад би элбэг дөрж писта гэж явж байгаа би баривчлагдчихсэн заяа. Намрын энэ хоёрыг элбэг дөрж юу баривчлуулаад хөлн гоцолцуулаад барихад би энэ хоёрыг өмөрөөл элбэг дөрж писта наад чинь гэл алцчихлоо хийсэн. Одоо самар сайхныг самардаг гэж хэлчихэр. Тэгэл ах トゥ нартайгаа нийлэл тэр ахих нь амар том шүгдэнгийн сүм биш үү? Налаахад шүгдэнгийн хаанаасаа мөнгөж өгдөг. Хаанаасаа Монголын шүгдэнчид тийм амар баяжаад тийм амар том сүм бариад өгсөн юм уу? Амар сайхны ахт нь. Одоо тэр талбай уртлын усан оргил өргөн шүү дээ. Тэгээ зүгээр ус татчих чадахгүй. Хичнээн тэр бомыг идсэн. Ингээ яриад байгаа самар сайхнаа самарсан юм бол дуусахгүй шүү дээ. Би зүгээр наа чи үнэ би итгэж байна л гэж хэлсэн. Тэрнээс биш тэрний хинтэйгаа унтан дагуур охноо жирэмслүүлнэ үү, өөрийнхөө охныг жирэмслүүлнэ үү, бие үнэлэгчийг жирэмслүүлнэ үү, тэр амар сайхны асуудал. Надаа ямар ч хамаахгүй. Би зүгээр Монголын эсрэг юм хийж байгаа хулгайчуудыг л ярина. Тэрнээс би хүний бүхсбөр ярихгүй. Би ч өөрөө тийм нэг тийм ариухан амтэн биш. Би одоо өөрийнхөө хийсэн нүглийг бодлоо. Гэсэн чи зодоо хийсэн юм байна. Нүгэл гэж үзвэл нэлээ их зодоо хийсэн юм байна. Дээр нь бас нэг нэлээ хэдэн хүүхэнтэй зууралтцсан нэг ийм л нүгэл байна надаа. Тэгээ эн чи юу байд юм бэ лээ дээ. Өөрөө өсгөө ч гэсэн бурхны зургаар л явд юм байлээ дээ. Би одоо ингээл 50 хүртлээ эхнэргүй явна ч гэж бодоогүй. Эхнэрээсээ салаад 10 жил болчихлоо. Тэгээ бурхны зургаар л явд юм байна. Амьдрал биднэрт ямар ч боломж өгөхгүйгээр бидний өмнөөс шийдвэр гаргадаг юм байна. Бид нар бол хоцолгүй зүгээр тэр амьдралын гаргасан шийдвэрийг дагаал явд юм байна. Тэр хувь тавилан гарт байна маань. Бид нар яаж амьдрал өөрсдөө шийдэн нийднэ гэдэг чинь зүгээр л номон дээр үйт юм бэл. Бид нар бол зүгээр амьдралын гаргасан шийдвэрийн дагуу хоцолгүй тэгэл гэлтэрх юм бэл. За ер нь бол тэгээд тэр нөгөө хануу
таван өнчөө охин олоод тэ Монгол гэрт боорноо хийн мин энтэр гэж ярьсан одоо энэ амар сайхны энэ дагвар охиноо жирэмслүүлээд хүүхэдтэй болсон энтэр гэдэг мэдээвэл бүгдээрээ үнэн. Гэхдээ одоо хануугийн тэр таван охин ингэж ярьж исэн нь бол баримттайгаа шүү дээ. За гол нь зүгээр энийг цаанаасаа зохион байгуулалтаар сэвдэг. Ямар асуудлыг дарах гэж энэ асуудлыг гаргаж ирээд байна гэхэлэр ер нь ингээ сошиал дээр борж байгаа сэвэнүүд заавал нэг асуудлыг дарах гэж. Жишээлбэл хануу тэр таван өнчөө охин олоод Монгол эрт порно хийгээд мөнгө цөм хийнэ гэж ярьсан. Тийм үү? Энийг Апо компани 25 сайтад өгж мөнгөний төлж сэвүүлсэн. За ямар асуудлыг дарах гэж вэ гэхээр Орхон баярын асуудлыг дарах гэж. Орхон баярын эхнэр аимшигтай хулгайч, нүүрсний хулгайч, олигарх. За энэ тухай амар хүчтэй интернетэд ингэж хүчтэй сэвэгдэж гарч ирэнгүүт энийг дарах гэж Апо компани 25 сайт худалдаж аваад их мөнгө төлжиж битүү бүүстлүүлээд хануу болон тэр хідэн нөхдийн бичлэгээр Орхон баярын асуудлыг дарсан. Тэгээ энийгээ цагдаа шалгадгүй, мань мэтийгээ шалгадаг. Гэх жишээ нэ. За тэгээ хануугийн тэр сэвэ мэвэж яага өөрөө тэгээ хөөсөрж байгаа савнгийн хөөс шүү дээ. Монголчууд ч нэг 7 хоног шуураад тэгэл дараагийн сэдв дээр манраал хоорондоо талцаж хэрэлдээл байж идэг. Өөрөөсөө эний чинь бол мэддэг. Хэн мэддэг вэ? Ардын намынхан мэднэ. Энэ технологи нь өөрөө бүр угсрагдсан, зохиол нь гардсан. Сервер компьютертай энийг яг ингээд хийдэг одоо бүр энүүгээрээ цалинжиж амьдэрдэг түгээлтийн багтай зохиолын дагуу энд гарангууд энийг ингэж дарна, тэрийг ингэж явна гэдэг ингээд материалуудаа бэлдэж идэг ийм л юм. Та нар ийм юмд итгэл, ийм юмд үнэмшээл, доор нь хүзүүгүү пиццагийн торол, жонхоогийн торол, хүүрэн сүхийн торол, хүрэл сүх гэж хүүрэн сүх гэдэг лөө. Хүрэл сүх гэдэг лөө. Хүүрэн сүхч гэдэг лөө. Бүгд нэртэй шүү дээ. Жонхоо, хүүрэн сүх, хүрэл сүхий чинь хүүрэн сүх гэж байгаа. Элбэг дөржий чинь хүзүүгүү гэдэг ингээд нэг бид хараач хөөж одоо намайг бол эндээс мөнгө авцсан, тэндээс авцсан ёстой майштай биз та нар минь. Гэхдээ та нар битэл миний бараг худлаа ярьдаг нь төрсөн ах トゥ ус хүртэл эргэлздэг, заримдаа эргэлзэж исэн гэдгээ бол одоо хэлдэг. Миний хард юу байх вэ биз та? Надад мөнгө өгдөг хэн байх вэ биз та нэр? Өгдөг бол аваа та нарын тархийг угаах. Аюу амарх биз та. Надад мөнгө төлөө та нарын тархийг угаалахгүй байх. Угаагаад өгөх юмсан биз та. Даанч 50 хүртлээ худалдагдаагүй хөө одоо худалдагдаад яах юм бэ биз та. Үлдсэн насндаа өөрийгөө тэгээ зүхэж амьдраад яшиг. За бензиний асуудлыг бол би хэлсэн. Та нар ядаж олигтой саваа бэлдээч. 3 жилийн өмнө хэлсэн. Украины дайн Оросд дайн болж байгаа гэдээ буцаад ах. Оросд дайн ерөөсөө болоогүй. Ядаж тэрийг ойлго. Украинд дайн болж байгаа. Украины нутаг дэвсгэр дээр дайн болж байгаа. Та нар Монгол дайн болвол хөө Оросын дайн гэж яриад ах уу? Монгол дайн болвол пүү Хятадын дайн гэж яриад ах уу? Монголын дайн шүү дээ. Тэгэд Украин дайн болоод хахад Оросын дайн гэж буцаад ах юм. Ядаж хаан дайн болж байгаагаа мэдэж суу. Оросд дайнтай хэцүү байгаа. Оросын хаанч байлдаан болоогүй. Яг амар амгалан юм л байна. Гэр бензиний хомсдолд орж байгаа. Томоохон бензиний нефтийн үйлдвэрүүдэд дорооноор тэгээд бөмбөгдүүлээд халдлаганд өртсөн газар бензиний юм ажиг сааталд орсон. За ингээ 3 жилийн өмнө хэлсэн. За би өнгөрсөн хавар хэлсэн. Бензин 5,000-аас дээш гарна шүү гэсэн. Бити хуц пиццаа минь бити бүлтрээд байгаарай гэж намайг хараагаал гэсэн. Одоо яаж юм гүлгнүүд минь? Намайг шаагаад байгаарай гэсэн гарууд хайчих. Яна энэ явахгүй. Эсвэл хичнээн цагийн зогсчлаа шүү дээ. Ямар амар төгжрэлтэй юм бэ? Бензин байхгүй гэдэг аярны
пиг төгжирч юм байна. Би бүр гайхаад бензинээс би ч яг ийшээ тийшээ явах биш. Машин бензин байсан. Ийшээ тийшээ яваагүй. Машиндаа бензин хийсэн байсан азар. Оо юу вэ? Энэ би өнөөдөр ирэхгүй болоо. Иргий. Би үл ийшээ өнөөдөр гарахгүй юм. Энэ бүр амар байна. Буцаад эргэж явъя. Энэ уртын машин жоох урагшлаж өгчихгүй байх та. Урагшилчих. Зүг буцаа болий. Ийшээ зүг мүдгүй юм байна. Хөө зүг хичнээн километр залгуудад үргэлжлээд төгжирсэн юм бэ энэ ч. Тэгээ ерөнхийдөө бол би нэг ийшээ бас баг. Ийшээ мөлхөндөө мөлхөж байгаа ийшээ ирэх чинь. Нэг болоод байгаа асуудлаар нэг лайв хий гэж бодож исэн. Зав гарахгүй яваад. За тэгээ одоо энэ олон лайвч дундуур би ч одоо яшигдөө гэж одоо лайв хийвэл ер нь болцсон шүү дээ. Тэгээ нэг лайв хийгээд хүүе хүмүүсээ ийм байна, тийм байна гэд та нар зовсондоо л нэг хэдэн үг хэлчихсэн шүү дээ. Ер нь за буруу ойлгоод ах шиг байна. Энэ тал дээр нэг жоох уултаа сууртаа манайхан тогтож боддгоо шүү дээ. Шууд хүн тийштэй гэвэл тийм үү гэж шууд үнэмшчихсэн нэг тийм сонин би бүр гайхаад идэв. Одоо нэг лойрчин Францд яваатаас нэг бүр тэрний ихээс төрсөн үнэн тэрэнд 3 үнэн л байгаа энэ ган очиж. Ихээс төрсөн үнэн, газар гიშгэж явдаг нь үнэн, гал үлээдэг нь үнэн. Бусд нь бүгд худлагийнхаа ертөнцид солиорцныг хулгайч байгаа шүү дээ. Их орончийн дүр тоглоод тэрийг дагдаг хулгайчууд нь яг таарсан тэнийг хулгайчдаг. Тэр намайг хятадгаа ярьсан чи бүгдээрээ намайг одоо хужаа гэдэг болоо. Миний инээ төрөдтэй. Таарсан биз дээ. Тэр нь одоо тэрэнд одоо тагнуулынхан материал өгөх яа. Ирүүгийн цагдаагийнхан тэрэнд материал өгөх юм гинэ. Хөөрцөн банд. Интернетээс Google-с нэг хэдийн хайгаад тэрийг олоод авчихсан заяа. Гэхдээ тэрийг хэвлээд ингээд цаасандаа барьсан. Энэ баримт. Шатаг өстой. Тэрэнд нөгөө уулны хар пистанаар итгэж шагаад. Намайг юу гэсэн гэлээ. Би нөгөө бичлэгийг над руу явуулсан. Төрсөн эцэг нь хятад. Хойд эцэг нь хятад. Тийм азуу шаас. Яа бицтэй. Тэгээ тэрийг би одоо өөрийнхөө ДНК-г үзүүлээд би ингээ постлсан шүү дээ. Миний ДНК энэ байна. C1, C2, C3, C4 гэж Алтай язгуурын цус тийм Монгол язгуур, Монгол цус байна. Ус мэдээлэл дамжуулдаг заяа. Амар мэдээлэл дамжуулдаг ус. Тэгэхээр цус бол мэдээллийг амар дамжуулна шүү дээ. Бүр. Тэгээ тэр биздээ наваг нэг 2 уудлын сэтгүүрлэгүүрээ хужааг шаасан чинь бүгд үнэмшээ шаас. Одоо намайг чи хужаа хятад автай ч гэх шиг. Би хятад байгаад хятадуудыг ингэж ярил халуулт юм байгаа үстэй өстой нөгөө хужаа нартаа. Өстой Монгол тулдал амьд явж. Тэгээд чи би чин өөрийнхөө амьдралыг бас нэг бүх хүн намайг хужаа гэдээ арай тахлаар нь хэлсэн шүү дээ. За би ингээд тамчин нуур, тамчин хавцал, тамчин нуруугаар нутагтай. Ийм гаралтай, арангаан цэнхэр, баян онгорын эрдэн цогт. Одоо өвөр хангаан хуучин бол нэг нутгалтай одоо л хуваага ицсэн. Баян онгорын эрдэн цогт, өвөр хангаан бат хөлзий, арангаан цэнхэр гэсэн ийм 3 нутгаар манай өвөг дээдс нутгалж ийсэн. Тийм үү? Тэгээ өвөг дээдс мэт бүгдийг нэг тайлбарлаж нэг заавас нэг дуугаа байгаа тахлаар бас хүмүүс бүр ингээ улам үнэмшээд улам хөөрөө шаагаад байгаа юм чи. Тэгэхээр би бас нэг дуугаа байж хахаар бас нэг мэдээлэл хийчээ да гэдэг нэг тайлбар тавьсан. Тэгээ тэр писта намайг хужаа гэж хэлээд би хужаа болчих штэ. Хөөхөндөө гэхдээ мөө ээж минь тэрийг олоод үзсэн байсан. Тэгээ надад хэлж л байсан. Ээжийн түн мэдэн те бидний удам ухсаг арангайхан тэр чигээрээ мэднэ.
Намайг одоо айгүй муухай ярьж илээ тэр хүүхэд өөрөө ихгүй юм шиг гэж тэгж илээ. Гэсэн нөгөө баяр бавка ч хужаа гэдэг гаан очир нь яг үүндээ өөрөө яг хужаа шаасан. Надад бол одоо нэг муу энгийн номхон ирлээ цурлээ зэрэгэд ямар ч хамаагүй шүү дээ. Надад ч гэсэн хятад ирлээ цурлээд найз зөндөө л байна. Хүүхэд ямар эцэг ихээ сонгож төрөх биш. Би хятад Монголын ирлээ зулъя, би хурлээ зулъя гэж төрөх биш. Ирлээ цурлээ хүмүүсийн буруу гэж байхгүй би хэлээд байгаа. Зөвхөн миний тэмцлийг ойлгоцгоо. Монголын төр хятадууд язганж байна. Та нар зүгээр л Монголын төрөөс холд. Гүүрээ барь, барилгаа барь, ресторан ажиллуул, хэвлэх үйлдвэрээ ажиллуул, дэлгүүрээ ажиллуул, Монгол улсын татварыг төлөөд Монгол улсын хууль журмын дагуу амьдрцгаая хэдүүлээ. Ижилхэн л одоо Монгол улсын иргэн болоод төрсөн юм чи. Гол нь энэ ирлээ цурлын асуудлыг их болгомооргүй байна. Их бүр замбраага алдмааргүй байна. Америк шиг болмооргүй байна. Ирлээ цөнд их орон байдгүй маа. Их мөнгөнд их орон байдгүй шүү. Одоо би маш их мөнгөтэй байлаа. Ихүр ийшээ дахиад. Писта яах вэ? Ч одоо яац юм бэ? Чуу явах байсан юм шүү. Тэгвэл боли ийшээ бүр дахиад. За юу руу явдаг юм тэгвэл. Ирлээ цөм их мөнгө хоёрт их орон байдгүй маа. Тэгэхээр энэ Монгол хүний удмын санг хамгаалсан хууль батлаач. Малын удмын санг хамгаалсан хуультай байгаад байна. Тэгсэн иргэний хүнийхээ удмын санг хамгаалсан хууль байхгүй. Дэлхийн тусгаар тогтносон 196 улс удмын сангийн хуультай байна. Цэвэр англи хүн, цэвэр испани хүн, цэвэр хох дойч буюу герман хүн. Тийм үү? Энэ цэвэр цуснуудын би ганцхан цус яриад байгаа юм шиг. Дэлхийд тэр чигээрээ одоо энэ цусыг чи яриад байна. Цусны тусаар тогтнолыг одоо юу болоод байна энэ чи ирлээ цурлээ зүудэд бүр эзлэгдээд энэ хүн төрлөختөн чинь дууслаа гэдэг. Би ганцаараа яриад байгаа юм шиг. Тэгээ Германы төрд бол зөвхөн хохтойч хүмүүс Ари гэдэг. Ари чинь яг цэвэр герман хүн биш шүү. Тэр чинь Персийн үлдэгдлүүд. Персийн одоо Персүүдийн үр удмыг л Ари цустан Аричууд гэдэг байгаа шүү дээ. Яг герман бол хохтойч буюу цэвэр герман хүнэл төрдөө ажиллаулна. Одоо манай энэ өмнөд хөрш хятадууд төрд нь зөвхөн хан үндэстэн хизээж төв хороондоо өвөр Монгол хүн байлгахгүй уучлаарай ирлээ зүрлээ зэг байлгахгүй хятад зөвхөн хан үндэстэн төрөө удирдна. Оросууд цэвэр Оросын төрийн дунд нь ирлээ зүрлээ байхгүй яг цэвэр славян цустангууд ч юм байгаа гэдэг. Би намайг ганцаараа одоо цус ярьж ийн гэдээ үзээ ядаад байдаг. Дэлхийд хэр чигээрээ цусны асуудал ярьж байна. Мэдв. Цус их холдно гэдэг бол ойртохоосоо аюултай. Тэгээ та нар цус ихлээр одоо намайг хүмүүс ангаахын 1 2 3 4-р бүлгийн цус яриад байгаа. Та нар ангаахын шинжлэх ухаан яриад байна. Одоо над руу дайрж байгаа нь болохоор чамд хятад хүний цусыг чүлчээ хятад болох уу? Хятад Монгол хүний цус цэнхэр байдаг юм уу гэдэг. Энд чинь нөгөө ирлээ цурлээ зүт чи намайг үзээ ядаад байна шүү дээ. Ноото гарууд чи намайг ч жинхнээс үзээ ядаж шүү дээ. Би генетикийн шинжлэх ухаан ген ярьж байна. C1, C2, C3, C4 буюу алтан язгуурын цусыг би яриад байна. Энэ чи цус гэж ярихгүй өөр юу гэж ярих юм бэ? Тийм үү? Тэгээ би хэлээд байгаа шүү дээ. Ирлээ цурлээ зэрэгт намайг үзээ ядаад ах ерөөсөө хэрэггүй. За би зүгээр Монголын төрийг Монгол аавын хүү, Монгол ээжийн охтууд удирдъя. Нүүдэлчд өөрсдөө засгаан авч явбал бид нар хамаагүй сайхан амьдрах гэдэг байгаа байхгүй юу? Нүүдэлчд чинь тийм шунал их багтаа хүмүүс шүү дээ хөөх юм. Хэдэн мал нь гаднаа ил харагдаад гадаа нь нөхөр тэрэг нь байж ивэл тэгэл хэд затгалан байж ивэл болж ин доо гэдэг тийм. Энэ нөгөө нэг бүр ингээд бүр ханад цадхаа мэдхгүй дайраад байгаа фестан чинь дандаа ирлээ цөрлөөцүүд. Ирлээ цөрлөөцүүд чинь эд хөрөнгө эрх мэдэл албан тушаалыг шүтэн штэ. Тэр одоо нөгөө халах ноёдын шунлыг дийлэхгүй юм байна гэж Манжин хаан дуу алдаж байсан гэдэг бол худлаа түүх.
За үеийн үед халахууд чинь улс орноо удирдах авч явсан алтан ургийн хүмүүс байдэн шүү дээ. Тэгэхээр энийг үгүй хийх гэж бага ястангууд энэ их ястангийн донд хагарал гаргах гэж халахуудын шунлыг дийлэхгүй юм байна гэдэг үгийг гаргасан. Энд нь та нар тархиа угаалгаад бас үнэмшээл халахууд шуналтай л гэдэг. Халахууд чинь үеийн үед эх орноо чирж дийлэхгүй цагтаа чирж дийлж байгаа цагтаа үүрж дүүрж ирсэн. За бага ястангууд улс орноо удирдах гэсэн түүх байхгүй. Та нар хятадын түүхийг хар. Бага ястангууд нь хятадаа удирдах гэсэн юм уу? Оросын түүхийг хар. Бага ястангууд нь Оросоо удирдах гэсэн юм уу? Удирдсан ганц Сталин юу хийлээ? Берия юу хийлээ? Мэдж байгаа биз? Одоо энэ бага ястан Зеленский еврей гаралтай ирлий цурлий Зеленский украинчуудыг бүр дуусгалаа штэ. Мэдж байгаа биз? Бага ястангууд удирдах гэсэн үед улс орон бол ер нь л дорооттой штэ. Инглигээ та нар намайг одоо үзэн ядуулаад үннийг хэлсний төлөө үзэн ядагддаг жантай юм хай. Та нарт үзэн ядагдлаа гэд би яах вэ дээ ер нь яах ч биш дээ. Тархиа угаалгаал. Чэдэн бал даргаыг бурхан чигж яах шиг. Би бол 50 үеийн чавалсан ч хийдэг юм хийсэн. Сайн юм хийсэн, улс орон муу юм хийсэн. Тэр цэдэн боломж тэр сайн юм хийсэн, муу юм хийсэн. Би бол 50% гэж хэлдэг. Энэс биш 100% цэдэн бал даргаыг бүр шүтэл бурханцтай тийм байхгүй шүү дээ. Тийм сайн хүн байсан бол Мөнхбат аваргыг 3 удаа наадам төрүүлчихэд ахт нарсан цолтой байлгаад ах. Аваргыг нөхгүй. Тэгсэн ирнэ Баян мөнх аваргыг заалны барилдаа төрүүлэнгүүт авраг цолхоо. Тийм шударгал хүн байсан бол адын наацсан. Мөнхбат аварга улсын наадамд 3 төрүүлчихэд ахт авраг цолоо нөхгүй. Захилаггүй нөхөр гэд. Тэгснэ Баян мөнх аваргыг заалны барилдаа төрүүлсэн чи авраг цолоо нөгөөч мөгөө л тэ. Тэгээд тэр цэдэн бал даргаа Оросууд руу биччихсэн захидлыг уншсан хүн байна уу? Тэр захиаг нь уншихаар 100% бурхан үгүй гэдэг чинь мэдэгдэн л дээ. 2 удаа зүйлтад улсад дагаар орё. Казахстан, Узбекистан, Тажикстан, Азербайджан тэгээд Стан болё. Монгол одоо зүйлтад улсын 17 дахь стан улс дагвар улс болё гэж 2 удаа бичгийг өгсөн шүү дээ. Ер нь сайн судалж ярьж заяа. Тэр хүний Монгол улсад хийсэн сайн юмч би, муу юмч би. Одоо нөгөө юу шиг л байхгүй юу? Та нар нөгөө ойрдын галдан бошхотыг шүтээ шаагаад байдаг. Галдан бошхотын Манжин хаан, Цэнгэлүн хаан, Тэнгэрийг тэтгэж хаанд бичсэн захидал. Оросын хаанд бичсэн захидлыг уншсан уу? Би та хоёрт галдан бошхотын захиаш хажуудаа Далай ламтай явсан. Далай лам нь азар хилтэй боловсралтай нөхөр байсан юм шиг. Би та хоёрт амлсан ёсороо халахуудыг анжи хашаанд хөг оруулчлаа. Одоо та хоёр намайг Монголын хаан болгох гэж шаасан. Тэр зүгээр л хаан болохын төлөө явсан хүн шүү дээ. Монголын хаан болох гэж тэгээ нөгөө ганц өрсөлдөгч нь хуурай ах нь зан азрыг ална гэж хөөгөөд зан азрыг алчвал чамайг хаан болгоё гэсэн. Тэгээ зан азрыг алах гад хаан болно. Монголын хаан болон зан азрыг ална гэж явж байгаа л өөрөө нь хулцсан шүү дээ. Зан азар ч гэсэн хийсэн сайн юмч би, муу юмч би. Ер нь үеийн үед хүн л юм чин 100% бурхан шиг байна гэж байхгүй. Алдаанч би, завхарланч би. Монголын одоо үе нэг 6-7 ерөнхийлөгч байгаа юу лээ? Очирбат. Тэм үү, Багванд. Инх баяр, Илбэг дөрж, Жэнко, Хөрөлсөх. Энэ 6 ерөнхийлөгч юм. Үеийн 6 ерөнхийлөгч донд ч гэсэн тухайн цаг үедээ бас хийсэн сайн юмч би, муу юмч би. Гэхдээ эднэрийн сайн гэхээсээ илүү муу юм нь их. Одоо хөрөлсөх буун, эрх жил унана. Хөрөлсөх унаад Монгол Ардын намын дарга болно. Монгол улсын ерөнхий сайд болно. Та нар яагаад дийлэхгүй? Хөрөлсөхийн зураг нь тэр. За хөрөлсөх өөрөө улс төрийн зураг зурцсан. Одоо наад чинь буугаад
ардын намын дарга болно учрлаа. За одоо ахын ажиллаа авъя гэд учрал дүүгээ холдуулаад эн чинь бид нар шийдэхгүй шүү дээ. Ерөнхий сайдыг бид нар шийдэхгүй. Монгол ардын нам өөрсдөө хуралдаал шийдчихнэ. Ерөнхий сайд. Тэгэхээр нөгөө хуулиндаа байгаа сонгуульд ялсан нам түүний дарга ерөнхий сайд байна гэдэг юу нэ шүү дээ. Журам нь шүү дээ. Тэгэхээр энэ дагуу одоо эх жил ухнаагийн хөрөлсөх ерөнхийлөгчөөсөө буугаад тэгээд Монгол ардын намын дарга болно. Монгол улсын ерөнхий сайд болно. Та нараар гоё тоглоно. Би бол мэднэ. Та нарын тарихаар бол жинхэнэ сийг атна зүгээр. Та нар бол зүгээр алга дашаа шаацсан. Тэгэхгүй бол энэ хүн ингээ улс төрөөс холдвол элбэг дөржөөс муухай хийв юм хийж байгаа. Маш аимшигтай юмнууд хийж байгаа. Тэр бүх юм нь ил болно. Та нар бүр элбэг дөржөөс ил үзээ ядаж хэлнэ. Дээр нь элбэг дөрж алга дашаад. Ер нь яг улс төрчийн хувьд бол элбэг дөрж нь хамаагүй илүү юм шиг санагддаг. Зөв муу хүн урвагч барууны 50 Америкт урвсан хулгайч л та элбэг дөрж. Гэхдээ зүгээр нөгөө ур чадвар, мэдлэг, унсан номын хувьд бол ухнаагийн хөрөлсөх, халтмаагийн бат тулгаас элбэг дөрж нь хамаагүй сэрэг юм бэл. Үнэхээр ярьж марж байгаа гэх нэг хүн чинь нэг уншсан, мэдсэн хүн чинь нэг арай өөр байдаг да. Ашаал өөр ухнаагийн хөрөлсөх, халтмаагийн бат тулга хоёр бол зүгээр л нэг 8 дугаар ангийн боловсралтай хүн шиг юм ярьдэн штэ. Тэр хоёр ном уншдаггүй хэцүү штэ. Шал тэнийг юм ярьдаг хоёр хүн штэ. Дуучин завхлангаас нэг арай дээр юм яриад байгаа маа. Лайв ч мөн хэрдэнгээсээ бол нэг арай дээр юм яриад байгаа. За ингээд төгжрөл донд бензин байхгүй гэсэн юм Улаанбаатар бол ерөөсө хагсан байна. Төгжрөл бол аимшигтай байна. Бензин бол бас чигж оргуу байхгүй болчоогүй юм байна. Өгөөл байгаа байна. Өгж байгаа учраас л төгжрөл ингээл байгаад байна. Тэгэхээр юмыг нэг жоохон уул суурьтай бодчих. Заа юу. Нэг хүн одоо намайг хужаа гэж ирэнгүүт баяраа хужаа гэж ботчдөг. Тэгэл итгэждэг. Нэг ийм гинэн тэнэг болохоор чин хүмүүс та нарын тарихаар наадаад байна шүү дээ. Тэгэл одоо нэг иймэрхүү өөрт нь таалагдахгүй юм ярихаар л чи чам шиг юмнууд өгчийж Монгол улс хөгж ингээл гуцах юм теста. Уг нь бол одоо бид нэг хүний амьдралаар улс орны хөгжлийг тодорхойлно гэдэг бол их л тэнэг хүмүүсийн л бодол. Бид нар өөрчилж бол барахгүй. Энэ улс орны хөгжил чинь 100 жилээр хэмжигдэж ярина уу гэхээс биш. Багадаа 60 жилээр хэмжигдэж ярина уу гэхээс биш. Бидний амьдраад нэг ажиллах нэг 22-3 жилээр бол дуусахгүй штэ, хэмжигдэхгүй штэ. Нэг хүний одоо амьдралын идэвхтэй хугацаа, ажиллах хугацаа тэтгэврт гатлаа нэг 22 жил ажиллаж байна. Тэтгэврт нь 20 жил, 25 жил. За 25 наснаасаа 50 хүртэл ажиллаа 25 жил. За нэг 25 жил улсад татвараа төлж идэвхтэй нас нь дуусна. Тэгэхээр энэ нэг 25 жилээр бид нар улс орны хөгжлийг яа гэж байхгүй. Ийм л байна да. За ингээд элдв янзын хов самуун дуртай тэрэнд итгэдэг гин тэнэг ардууд минь ээ. Нэг жоохон юу вэ? Нухацтай баймаар байна. Эхлээд миний үгийг сонсч, дараа нь Батаагийн үгийг сонсч, дараа нь Цэцгээгийн үгийг сонсч. Тэгээ дундаас нь нэг юм ойлгох заяа. Баяраа ингэж ярьсан. Батаа ингэж ярьсан. Цэцгээ бүр эсрэг ярьсан. Тэгэхээр ер нь ийм юм байна гэдэг нэг өөрийн гэсэн ухаантай бай. Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй бай. Өөрийн гэсэн үзэл баримталтай бай. Тэгээ тэрэндээ тууштай бай. Үнэнч бай. Заяа. Тэгээ би та нар таалагдахгүй юм ярьлаа гэд би худалч болчихгүй. Би та нарын дургүй юм ярьлаа гэд би хужаа болчихгүй. Би бол ерөнхийдөө бол миний үндсэн үүрэг бол урлагийн хүний тэр тусмаа найруулагч хүний үндсэн үүрэг бол нийгмийг соён гэгэрүүлэх нийгмийн зүтгэлтэн гэж явна. Нийгмийн зүтгэлтэн гэж явдаг. Тийм учраас би бол төрийн зүтгэлтэн биш. Одоо хуучнаар бол төр нийгмийн зүтгэлтэн гэдэг байл шүү дээ. Би бол төрийн зүтгэлтэн биш. Би нийгмийн зүтгэлтэн юм баггүй. Та нарыг соён гэгэрүүлэх, та нарыг нэг жаахан ч гэсэн юм боддог болох миний одоо ажлын, миний мэргэжлийн үндсэн чиг үүрэг бол та нарыг жоохон юм ойлгодог болгох ийм үүрэг хүлээсэн нийгмийн зүтгэлтэй юм баггүй.
Тэгэхээр л би та нарт одоо өөрийнхөө ажил мэргэжлийн дагуу өөрийнхөө үүргийн дагуу үнэн нь энд байгаа шүү. Энэ нь бол ер нь жоохон худлаа байх магадлалтай. Би бол ингэж бодож байна. Наа чи ийм байна л гэж хэлээд байгаа царай. За цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг бол та нар өөрсдөө мэдж байгаа. Ямар ч улс оронд 5 тусгаар тогтнол байдаг. Засаглалын тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол, соёлын тусгаар тогтнол, цусны тусгаар тогтнол, хил хязгаар, орон зайн тусгаар тогтнол гэж нэг юм 5 тусгаар тогтнол байна. Тэгэхээр энэ 5 тусгаар тогтнолыг бэхжүүлснээ дараа бид нар эдийн засгийн хүчтэй болно, мэдээллийн хүчтэй болно, цэрэг айрмын хүчтэй болно, тийм үү? Ухамсар, ёс зүйн хүч үүснэ. Тэгэхээр энэ дагвар юм хүчнүүд нь цэцгэлнэ. Nes бид нар одоо энэ 5 тусгаар тогтнолоо баталгаажуулаад загт бидний эдийн засаг сул дорой байна, цэрэг айрам сул дорой байна, энэ мэдээлэл харилцаа сул дорой байна, ёс зүй, ёс суртахуун сул дорой байна, бүх юм сул дорой байна. Одоо бид нар энэ 5 тусгаар тогтнолыг бэхжүүлснээ дараа хууль, тийм үү? Журам, шударга ёс, тийм үү? Ёс зүй, ёс суртахуун, үнэнч байдал, боловсрол энэний тухай ярина шүү дээ. Тэгэхгүй бид нар энэ 5 тусгаар ахуйн тусгаар тогтнол байхгүй. Засаглалын тусгаар тогтнол нь унчихсан, гадны хараад болцсон. Цусны тусгаар тогтнол болонгартаад эхэлсэн. Соёлын тусгаар тогтнолын үгүйсгэж байгаа. Ийм цаг үед бид нар ёс зүй, ёс суртахуун, шударга тогтолцоо, хууль, татвар юу ч яриад хэрэггүй нохоо шаасан гарын гарц. Би нөгөө энэ отхон төгсд нэг юмд баярлсан. Дээр над руу чат хийжээ. Ахаа би таныг цусны тухай яриад манай нэвтрүүлэх зочноор орсон. Ярилцсан отхон төгсдөр. Тэгэхэд би цусны тухай ярингууд гээ ахаа маа эвлий зөвлөд чи мянга дахь асуудал. Бүр хаашаа эхлээд татвар матураа, эхлээд хуйлаа гэж буцаад байсан. Тэгээ би ёо чи юу ч ойлгохгүй гэ битээр маргачих гад ингээд түг так гэдэг ярьсан. Чи ингээд мангар олон салаа гол байлаа. Их нь болонгартай. Их нь болонгартай бол тэр бүх салаагаараа болонгартай урсж байгаа. Би ихийн болонгартай болох гээд хахад чи нэг салааг олыг л тунгалаг болгохгүй л чирээд ах юм. Ямар ч боломжгүй отон төгсөө. Чи ганцхан гол нэг татвар л яриадсан. Нэг хууль яриад. Энийг л зүв болгоё гэдэг. Тэгэхээр тэр олон ихэн болонгартай тэр олон салаа хүний судас шиг олон салаалсан юмас ганцхан голыг горхийг тунгалаг болгох ямар ч боломжгүй гэж хэлээдсэн. Тэгсэн чинь сүүл тарин ухаантай залуу байлаа бас юм боддог. Тэгсэн чинь над руу ахаа уучлаарай одоо ер нь бол цусны асуудал тэр таны яриад исэн чи одоо яг оройроо орж шүү. Энэ цусны асуудлыг ярихгүй болохоо байж юм байна. Таныг дээр ярьж яхад чи миний бүр инээ төрөөд тэр цус мус яах вэ? Мянга дахь асуудал. Эхлээд энэ хууль гэдээсэн чи үгүй юм байна ахаа. Цусны асуудлыг ярихгүй бол болохгүй болцсон юм байна гэдэг ингээ отхон зөгс ойлгоцсон байна. Ингээд нэгэн ч гэсэн энийг ойлгоод эхэлж байгаа. Би та нарт бурхны өмнө заяа та нарын өмнө юу ч гэж бодлоо ярьж болд юм аа. Та нарын өмнө юу ч гэж бодлоо шааж болно. Та нар угаасаа юм ярингууд итгэцдэг тийм гинэн тэнэг хүмүүс. Тархин юугүй. Тархлаагүй тархитай болцсон. Та нарын ийм тархичин яагаад ийм дархлаагүй болцсон? Ийм сул дорой болцсон. Та нарын буруу биш. Энэ төрийн бодлого нь өөрөө энэ ардсан намаас ихтэй. Одоо ардын нам хэнц тийм болчлоо. Та нарыг ийм гинэн тэнэг байлгахыг энэ төр хариут хийгээд байгаа. Янз бүрийн аргаар хийгээд байгаа. Тэгэхээр та нар тийм байх ч аргагүй. Тэгэхээр би та нарын өмнө гэж ярихаасаа өмнө бурхны өмнө би бурхны шашинтай гэлэггүй ба бурхны шашнаас би айдаг. Бурхан би гэдэгт итгэдэг. Муу юм хийж болохгүй, худлаа их ярьж болохгүй. Үнний талд байх ёстой. Тэгээд ч одоо би хаам нь өвддөг, нас маань тавьж гарчлаа. Одоо худлаа яриад чи яах юм бэ? Тийм учраас би бурхны өмнө би хэлдэг. Би зөвхөн үнний тал зогсноо гэж. Эннийхээ хариуд би нэг хэдэн жил насламаар байна. Тэ? Та нартай бас нэг хэдэн жил үзэлцмээр биш үү, тийм үү? За ингээд төгжрөл донд ч ойрд яриаггүй шүү дээ. Ирүүгээ өвдтөл ярьлаа. Лөө нэг айкост чи. Айкост татаад байгаа шүү. Энэ юу юм бэ лээ? Утаа тамхиг бодвол бас нэг веб гэдэг электрон тамхины хажууд үл. Хамаагүй ирүүл.
Японочууд тэр чигээрээ татчихна. Жог үнэтэй л юм да. Блок нь 160 мянгаас 200 мянга. Гэтэ энэс ер нь явандаа сална. Ер нь тамхинаас гарыг л гэж бодсон. За тийм байна да залуучуудаа. Тэгээд мэдрэл визда нар минь тэгээд самар сайхнаа өмөрөө самруулаа сууж амар сайхан хөрхий хэлмэгтчлээ. Илбэг дөрж тэгчлээ гiş. Үнэн өрөвдмөр дахианаад байна. Би ээжтэй баярлалаа шүү дээ. Ямар азар намайг ийм усан тэнэг болгоод хүмүүжүүлж байгааг. Азар би ямар жоохон тархин жоохон нүхтэй төрсөн юм бэ л гэж байна. Өөрт нь таалагдахгүй мэрхэл Женкигийн тороолуулах чинь. Өөрт нь таалагдахгүй болохоор л хүүрэн сүг байлгүй. Хүүрэн сүгийн тороолуулах чинь. Би бүр элбэг дөржвөл яаж ч үзчихсэн Facebook хаалгадаг байсан. Яаж доромжилж, яаж ч хуцчихсан элбэг дөржвөл хөөх юм нь харин Facebook хаалгадаг байсан шүү. Тэгсэн чинь хөрс өгчөөрөөсөө миний Facebook, пэйж бүх юмыг хаалгаашаа. Монгол улсын ерөнхийлөгч хүн писта ингээд хов үний Facebook мөгийг тэгсэн чинь бүр амар юм байна. Тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэрэгт кибер тасаг гэж байт юм байна. Мятата гэрээтэй мэдээлэл шууд устгадаг. Аргагүй л да энэ чинь улс орны тусгаар тогтнолын эсрэг юм хийн штэ эдгээр чинь. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэрэгт кибер тасаг. Тэрнийхээ дарга руу утастаад тэр Бавко баяр сайхны пэйж Facebook-ыг устгах гэж хэлсэн. Тэгэл миний бүх юмыг устгах шүү дээ. Амар олон хүнийхийг устгах шүү дээ. Орморгүй устгах шүү дээ. Тэгэнгүүт миний дург өрчихгүй. Ямар хөгийн арчаагүй махар. Хаагилтай би дахиад нээгээд байна биз. Мета компаниг худалдаад авчаагүй юм бол үргэлжлэлтэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байдаг кибер тасгийнхаа ажилтнанд хилцсэн юм шиг байна. Намайг хям гэл. Та нар намайг 2 жил 6 сар бүр бараг хошмогны нөхрөө хуруугаа ээж үчгээс бусдаар бүгднгээр шалгасан шүү дээ. Та нар юу гарсан надаас юу ч гараагүй. 2 жил 8 сарын дотор та нар надад 12 удаа эрүүг үүсгэсэн. Би энэ та шудраг байдал тогтохоор би танаас бүгднгөөс ч хонзонгаа аван зэ. Хорхооцоо хараандаа зууцсан байна. Би та нар хэнийг ч мартахгүй, нэг ч хүн мартахгүйгээр би танаас бүгднгээс ч хонзонгаа аван. Шудраг байдал тогтсон цагт. Нахаал навчаагаас эхлүүлээд илэрэгч уянга Монгол хүү би танарт толгой дараалал би хонзонгаа аван зэ. Би бол мартахгүй та нарыг. Хизээч мартахгүй. Зэвүүр иддэг байхгүй юу бодгоос. Гаачаар мачиртай бүгднтэй тооцоод. Нүүдэлч хүнд яаж өсөрөхтэй үзүүлэн заяа. Нүүдэлч төрхөө өсөө яаж авдаг, хонзонгоо яаж авдаг би танарт харуулна. Хүн уучлал гэдэг чинь одоо хүнд өгдөг бэлэг юм уу хайш юм байна. Уучлал гэдэг чинь зүгээр л хуваа ичих хамгийн төгс арга шүү дээ. Өөрөө амар амгалан байх гэсэн дүлийчдэг. Уучлах хүнийг бол уучлсан шиг уучлаа шүү дээ. Уучлахгүй булгаачуудыг бол хатуу цэрлүүлнэ. Ягаад гэвэл энэ Монгол хүү илэрэгч уян дээр нахаал навчаа хин чиглээ наваа үзээ одоо шин шидэр бичээд байдаг. Бүгд үндэсний эсрэг юм хийж байгаа булгаачууд. Өмнөхий либералууд юм да. Хамартаа тооцоо бодноо. Шудраг байдал тогтхол байлгүй дээ. Тогтоохын төлөө явж байгаа шүү дээ. Илбэг дөрж хөөх юм би бол илбэг дөржиг үзий яддаг бас л байсан. Их орныхон төлөө дуурж байгаа хүн болгоо илбэг дөрж юм байсан. Ихтэй тэр казакуудын асуудал дээр илбэг дөрж ерөнхийлөгчөө сайн мэдсэн. Ховны аккаунт Facebook пэйж руу халддаггүй байлаа. Шинж одоо энэ чинь хөрс өгч одоо казакуудын толгойг илээл цэргийн хүн яслаад өвчгнөөл байдаг. Хуцаад байдаг хаа байна гэсэн та. Тэгээ ховны пэйж хуудас аккаунт бүх юм хаалгана гэсэн та. Ярын дургуур мэрс. Тэрэнд зэвүүр. Аргагүй дээ. Цэргийн сургууль төгссөн тэнэг болгооч төгссөн ч үгүй ч. Би бол одоо та нарт удаа дараа хэлж байгаа шүү дээ.
Хэрвээ намайг тороол гэвэл би тороолч болёо. Гэхдээ би Монгол улсын тороол. Би жирийн юм уу ядарсан Монголын ард түмний тороол шүү. Надад тэгж хүнээс аваад идээд хахуул аваад худалдагдаадаас юу ч байх. Өстө бурхан мэдж байгаа заяа. Тэнгэр мэдж байгаа намайг. Яа одоо X түүцээ ононд бас нэг юмд баярлаад байгаа шүү дээ. Хөрөл сүхт их үнэнч хүн. Хөрөл сүхт үнэнч байна гэдэг чинь нөхөртөө үнэнч байна л гэсэн үг. Хөрөл сүхтээ жоохон миний аккаунтыг пэйж хуудсыг хөрөл сүх хаалгасан. Энийг баасан жаргал гэж писта надад хэлсэн. Гэхдээ баасан жаргалч оролцсон энд. Яг нөгөө баасан жаргал нь хоёр үзүүртэй зүв. Нөгөө хөрөл сүхийн талд ч тал алдахгүй, миний талд ч тал алдахгүй гэдэг надад алтан хошуу өргөсөн урвагч. Тийм учраас би баасан жаргалыг ярьж байгаа. Өөрийгөө Бямбан Ирэнчингийн хойд дүр хөөрцөн пицтай. Тэр одоо Бямбан Ирэнчингийн хойд дүр бол өстэй. Заяан хомдмор хойд дүр болно үстэй. Хүмүүстэй би Бямбан Ирэнчингийн хойд дүр гээл заллал мөнгө аваа шаагаад пицтай тэр. Тэр Бямбан Ирэнчингийн хойд дүр биш ээ. Бямбан Ирэнчингийн хойд дүр тийм хоёр үзүүртэй зүү шиг биш. Өөрийгөө туйл судлаач аваас. Яраа мараа гоёо тэр чи. Оо би номын ажиллаа хийгээд номын өргөндөө сууж байна гэх мэдрэл мэдвэстэй. Тэр баасан дорж надад хэлсэн. Хөрөл сүх ерөнхийлөгч шууд үүрэг өгсөн шүү. Кибер гэмтрихтэй тэмцэх тэр тагнуул юу ч мэдэхгүй юм байлаа. Цагдаач юу ч мэдэхгүй юм байлаа. Тэр кибер гэмтрихтэй тэмцэх засаг гэдэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэрэгдэх нэг тийм тасаг байт юм байна. Тэд нэр мета компани руу нэг хүсэлт бичээд шууд хаягийг бүр 100% хаадаг. Нам устгах юм байна. Миний 3-4 хаяг пэйжийг устгалаа гэвчтэй. Тэрэнд нь дургуурсан юм уу гэвчтэй. Тэгээд нөгөө хөрөл сүхийг жоохон муу хэлсэн чинь он надтай дуурхаа гэсэн. X түүцээ оноо дуурхаа гэсэн гэвчтэй. Минь дусч байхгүй. Тэр чи уг нь чихтэйх найз байсан шүү дээ. Тэгээд хөрөл сүхийг муу хэлсэн чинь алга болсон. Гэхдээ онд бол би гомдохгүй байгаа. Ягаад гэвэл хөрөл сүхт үнэнч байна гэдэг чинь бас найздаа үнэнч шүү дээ. Найз нь муу хэлсэн учраас надтай дуурахгүй байна гэдэг чинь бас нүдэлчнээ л заа. Би ч тэгэх байсан. Миний найзыг муу хэлвэл би шууд дайсан бол. Тийм учраас нөгөө нөхөртөө үнэнч байгаа учраас би ононд бол өрөөсөө гомдохгүй байгаа шүү дээ. Надтай бүр дуурхаач байсан, бүр дайсан болсон. Яг ерөнхийлөгчийн сонгуул бол би та нарт их гай болно гэж стандарт зөө. Ямар ч байсан хөрөл сүхийн сойсон морийг бол ерөнхийлөгчийн сонгуулаар бол ялуулахгүй төлөөлөлдсөн тест. Ерөнхийлөгч хөрөл сүхийг одоо ерөнхий сайд болохгүй буцаад Монгол Ардын намын дарга ерөнхий сайд болохгүй төлөө эсрэг талтан зогсноо гэж бодож байна. Дийлэх нь яах вэ? Би ч дийлэхгүй л дээ мөнгөтэй лаг стандарт дийлнэ гэсэн. Мань митиг бол зүгээр л гүлэг болгоно л доо. Гэлээгээд айхгүй. Гэлээгээд би эднэрт боож өгөхгүй. Тийм биз? Нэг шоронгоор айлах юм байна. Би шорон чи юу юм? Хүн шатаадаг 100 юм уу байна. Аав хүүхдүүдээ ордог гардаг л сав шүү дээ. Орон л гараал ирнэ шүү дээ. Хоо юу гэдгэлээ? Хугацаатай ял дуусч хуухтай ус урганаа гэдэг үстэй. Айлах шоронгоор айлгсан хүмүүс. Хүн шатаадаг 100 руу хийх гэж байгаа юм шиг л айх юм. Тэнд чи алдаж онсон аав хүүхдүүд байдаг шүү дээ. За ингээд дамбын зам руу шаасраад ирлээ шүү. Намайг эдгээр амар даган заяа. Миний фэйсбүүк руу давхар орно, шалгана. Бүх юм баримтжуулж байгаа. Бүх юм баримтжуулж байгаа. Утас чагнан надад ч намайг миний мууг үзэж их үзэж байгаа мөө.
Би ч одоо тэгээд эднэрт илдвлүүлсээр байгаа бүр сурччтэй. За би одоо энэ зүв яваад энэ нүү бороо яваад гэж. Амар амар юм. Ингэж явдаг. Атин шүү дээ. Ингэж явж байгаа л юу руу гарчих санаатай л үзээд шүү. Яаж гармаа. Би ингэж байгаа шүү дээ. Сүхбаатарын талбай дээр зогсож байгаад толгой эргээд яг унах гад шууд ингээ шон төвчж байгаа шүү. Толгой эргээд яг ингээ Сүхбаатарын талбай дээр намайг ингээ тагнуулынхан дагдаг заяа. Миний сте үйлдэл болгоныг дагдаг. Тэр нь ингээ яаж мэдээж чинь гэхлээр заяа. Тагнуулан ч юм уу, хужаан ч юм уу, ямар ч амар хурдтай ажилтдаг эднэр заяа. Гэхдээ намайг дагж байгаа, шалгаж байгаа эднэр дорхноо надад баригдчихдаг заяа. Айгу гинэн манай тагнуул цагдаагийнхан ч амар гинэн заяа. Гэхдээ нөгөө нэг яг дээр байгаа хүмүүс нь толгойн зүв ажиллаад байна л да. Тэгвэл гүйцэтгэж байгаа хүмүүс нь амар молгоо юм, ухаан мотоо хүмүүс учраас надад баригдаад байгаа байхгүй юу? Хөөе, танаа зэргүүд чинь надад дорхноо баригдаад идэв шүү. Намайг дагаж магж байгаа чи. Би талбай дээр зогсож байгаа нэг толгой эргэж байгаа заяа. Толгой эргээл ингээ манараал. Тэгээ би шууд шонд өшөөд хамт яваа залуудаа хөөе чи намайг хажуугаас барьдаа миний толгой эргээд би яг унах гээд байна. Толгой эргээд ингээл тэгээ нэг хэсэг зогсоол ингээ манараад толгой эрэх гайг бол за явъя гэж яваад тэгээд ТV-с телевизийн урд машина тавьсан. Машиндаа суугаад хөдлөөл тойрол явгууд араас гал цагдаагийн маяг асаад намайг тохиол. Зогсоороо гэл. Гээ зогсонгууд хоёр цагта өсвөр суусаа. За амрыг ирээ гэл. За ахнаас буугаад машины ард суу. Гэт шин үлэгч шүү. Шин үлэгч үлэг идэх. Үлээж. Ах нь 18 жил арх уугаагүй чи яагаад байгаа юм? Та Сүхбаатарын талбай дээр говьсон гэж байна. Та энийг арх уусан байж магадгүй гэсэн. Дээрээс наад үнэ яаралтай шалгаж баривчлагдсан. Намайг Сүхбаатарын талбай дээр толгой эргээд шон дүшгэд шууд мэдээлсэн байгаа шүү дээ. Энэ сохтуу байна, арх уусан байна гэдэг. Тэгэл машин бариад ТV-ийн зогсоолоос гараад явгонгууд цагдаагийн машин намайг хайж байгаа л олж ирэл. Тэнд явж ийн л гэдэг юм шиг байна. Зогсоороо гэж миний машины дугаарыг хэлээл зогсоогоо шууд намайг үлээлгэжсэн. Амар өстэй. Тэр чинь намайг ингээд дагаад штэ. Тэр эн чи амар элементар нь логик байхгүй. Намайг дагж байгаа Сүхбаатарын талбай дээр явж байгаа толгой эргээл шон дүшингүүд за энэ нөхөр ууцсан байна. За дагаарай гэл. Тэгэл машина асаагаад хэлэнгүү за одоо араас нь очиод үлээлгэх гэл. Тэгээ шууд ахиж ирээд намайг үлээлгээл шалгаал. Тэгээ баригдаад байгаа юм чи. Хүчи хүн Сүхбаатарын талбай дээр явж байгаа толгой эргээ шон дүшсэн. Энийг хэн харсан? Тэгвэл би хойлохноо нэг залуутай хамт явчихсан. Тэгээд бүр Сүхбаатарын талбай хөндлөн гараа цаашаа очиод ТV-ийн урдаас машина бариад буцаад урагшаага эргээд тойроод хоошоо эргэж яхад араас цагдаагийн машин ганцхан миний машин гэж зогсоороо ирээд замын цагтаа эсвэл Сүхбаатарын талбай дээр явж байгаа толгой нэргээ шонд өсөж байгаа хүнийг хараа зогсож идэм үү? Замын цагтаа. Тэгэхээр энэ намайг амар ажиглж мэдээлж байгаа байхгүй юу? Гэх жишээгээр баригдана. Тэгээ би чи ажил дээр бараг байхгүй. Тэгэнгүүт тагнуулынхан намайг байгааг яг мэддэг заяа. Өрөөндөө байгааг. Шууд гэл хаалга тогшоол ороод. Бусад одоо цагдаа магдаа надаас мэдүүлэг авахдаа над руу залгаад та ирж мэдүүлэг өгнөө. Тэ эсвэл одоо мөрдөгч ирж надаас байцаал тодруулга авах бол та ажил дээр байна уу? Тэдэн цагийн үед очивол байх уу гэж цагдаагийнхан бол асууж байгаа ирж байгаа. Тагнуулынхан бол ерөөсөө намайг яг ингээд өрөөндөө орж ирж тиг хаалга нүдэл орж ирэл тэгэл ингээд ийшээ хараад өрөө ингээд үзээл. Миний өрөөг шалгах малгах зөвшөөрөлж үзүүлэхгүй шүү дээ. Ингээ баригдаад байдсан ш. Танаа зэргүүд чинь молгоотад намайг шалгаж тагнаж байгаа чи. Надад хийсэн муу юм байхгүй. Байсан бол та нар айл үжи нөө сэтгүүлч мөн хоёрыг барьж аваад 10 жилийн ял өгдөг шүү. Ял өгцөн байгаа. Сэтгүүлч мөн хоёр бол энтгийн засгийн газраас санхүүжилт авсан байлээ шүү дээ. Санхүүжилт авсан байлээ шүү дээ. Юмаа хийхгээ мөнгөний хэрэг болно шүү дээ. Тэр чинь бичгийн цаас хэрэг болно, хүү амтан цалинжуулж ажилуулна, ойрсын түрээс зөндөөл мөнгө хэрэг болно шүү дээ. Тэгэл авраг мөнгөгүй хямарж байгаа гот энтгийн засгийн газартаа төрийн бус байгууллагатайгаа яриад энтгийн засгийн газараас энтгийн элчин сайд ч юм мэдэхгүй. Энтгүүдээс л мөнгө авсан байл санхүүжилт. Тэгэнгүүт шууд дап гэж барьж аваад
гадаадын байгууллагатай хамтарч ажилласан тагнуул гээл мөн хоёр төгрөгийг 10 жилийн ял өгсөн. Яг үнэндээ гадаадын байгууллагатай хамтарч ажиллаж байгааг бол хэдүүлээ хууль зүйн дотоод хэргийн сайд нямд орж ус эхлэв л та. Нямд орж чинь хятадын тагнуулаа гэж бүх баримтын дэлгээд ахт та нар өөрсдөө гадаадын байгууллагатай хамтарч ажилладаг. Өөрсдөө эх орноо зардаг. Урвагч гэвэл хамгийн супер урвагч нар Монгол ардын намынхан Монгол ардын намыг өдөртөж байгаа дарга нар та нар өөрсдөө бүгд гадны тавиул тагнуулууд багхгүй юу? Яг урвагч гэвэл ардсан намынхан тэр чигээрээ урвагч нар. Ардсан намын дарга нар бол хуугаараа урвагч. Ардын намын ихэнх нь 80% нь урвагч. Тэгээ урвагч нар өөрсдөө ял өгөхгүй мөн хоёр маяр мэтийн хүмүүсийг барьж авч шоронд хийгээд ах юм. Тэгээ одоо намайг шалгаад намайг та нар надаас юу ч олж долоохгүй гэсэн нар зөө. Юу төвхтэй. Яа хэдэн өдөр машин унаагагүй тавьсны бензин өргөдөөгүй. Тэгэл явж байна да. Яа амар их лайв хийчихлээ. Одоо болиос. За дараагийн лайв хүртэл байна шүү дээ. Тулдаан зөвхөн шонхрууд насна. Намраас нэвтрүүлгээ эхэлнэ заяа. Намраас ална. Намраас